Хэрхэн мөндөд үзэгчтэй бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Баянгар аймгийн Шинжин суманд уламжлал болгон зохион байгуулагддаг аваргуудын нэрмжит Баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эрхээр хүргэхэд бэлэн болоод байна. Өнөө жилийн Тэмээний Баяр наадмыг Шинжин сумын аварга малчин Арднагийн Буухүү агсны үр хүүхдүүд ач зээнар нь аварга малчин аавынхаа нэрмжит болгон зохион байгууллаа. Арднагийн Буухүү агсан нь Балчирбаг наснаас мал маллаж олон сайхан амжилтын эзэн болж төрлөг нутаг эх орныхоо хөгжилд өнтэй хувь нэмэр оруулж байсан шилдэг малчтын нэг байсан юм аа. Түүний үр хүүхдүүд ч гэсэн аав ээжийнхэн малч ухааныг өвлөж эх нутаг Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж Улас аймгийн аварга малчид уяачид олноор төрөн гарсан билээ. Арднагийн Буухүү агсан нь 1925 онд Засагдхан аймгийн Юмбэсийн хушууны нутаг болох одоогийн Баян өндөр сумын нутаг Жороогийн шар гэдэг газар мэндэлсэн. Нэгдэл байгуулагдахад анхлан илсэж 3 удаа хөрөнгөө нийлүүлсэн. Хантайгаан сууж 10 сайхан үр хүүхдийг төрүүлж өсгсөн. Хүүхдүүдээс нь ардын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд зөвлөх агшаасан. Таштава Монгол улсын аварга малчин Батарших, аймгийн аварга малчин Чулуунбат, Мэнд сайхан, Жигжид сүрэн, аймгийн аварга малчин Лавгсран, сумын аварга малчин Дашцүг тэргүүтээ олон бас аварга малчид төрөн гарч нутаг орныхон хөгжил цэцгэлдэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүнчлэн Арднагийн Буухүү агсны 2 том охин нь цос нийгмийн үед нэгдлийн мал маллаж нэг нь 7 нэг нь 9 хүүхэд төрүүлж өсгсөн. Хүүхдүүдээс нь шарвын дашвалдан Шинжин сумын уяаштай холбооны тэргүүн хэмээх ажлыг бас амжилттай сайхан хийж явуулвал Жигжид сүрэн Бямцрын нар энэ цаг үед олон сайхан хурц урдан тэмээнүүдийг уй цойж хурдлууж нутаг орон өвгдээцийнхаа нэрийг гаргаж яваа юм аа. Баянгар аймгийн Шинжин сумын ариат аварга малчин Буухүү агсны нэрмжит Баяр наадам өргөн дэлгэр зохион байгуулагдсан. Баяр наадмын хүрээнд хурдан атны уралдаан, хурдан тайлагны уралдаан, хурдан тормны уралдаан болон хүндэтгэлийн үйл ажиллагаа зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төвлөрөгдсөн байлаа. Ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдсан аварга малчин Арднагийн Буухүү агсны нэрмжит Баяр наадмыг бүрэн эрхээр нь хүлээн авч үзнэ. Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдсан алдартнуудын аваргуудын сайхан наадмыг бүрэн эрхээр хүргэж байгаа. Өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдаанд бүрдэгдсэн хурц хурдан атнуудын гарааны 6-аас ирэхэд бэлэн болсон байна. Баянгар аймгийн Баян өндөр, Шинжинс, Баянгов, Баян цагаан гэсэн сандуудаас хөрөлцөн ирсэн хурц хурдан дөвөөнүүдийн уралдаан хэм өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байгаа. Жил болгон уламжлалгын зохион байгуулагдсан энэ сайхан Баяр наадам хурдан атны уралдааны Хатынхүү гарааны 6 дээрээс ихэд Хөмрөг аймгийн Баянгар аймгийн Шинжин сумын аймгийн алдарт байж Сосромын отхон богн урдан дэмээ хөлөөд гарч харагдаж байгаа үзэгчтэй. Наадлаар 90 гоцтой хөгөд унцсан Баянгар аймгийн Шинжин сумын уяач хиний Батагийн содмын хурдан хөхтмээ өнөөдрийн Баяр наадмын хурдан тайлга атны уралдааны үзүүр дээр гарч харагдаж байна. Ингээд хурдан атны уралдаан дөнгөж ирэнгүүт Баянгар аймгийн Шинжин сумын гол Хөмрөг аймгийн 3 дэсмээ ариат Шаван Ямсрын хурдан алдарт мэн нэлээд ширэг үйлдэлд гарлаа. Ард дээр нь цагаан нэмнэттэй шар хуцтай уралдаан зүгүүд унцсан бортмын гараад ирсэн уршилж байна. Тэр Баянгар аймгийн Шинжин сумын аймгийн алдарт Сэрэндамгийн Хэнг Мангалагийн хурдан дэмээ өнөөдрийн Баяр наадмын хурдан дэмээний уралдааны 2 дээр гарч ирсэн харагдаж байна. Ингээд газар нутаг нутгаас хөрөлцөн гэсэн хурц хурдан урдан дэмээнүүдийн уралдаанаас өргөн дэлгэр сайхан зохион байгуулалтаа болж байна. 14 дугаартай уралдааны дундурсан хөөхөн хөгөөд өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааны үзүүр дундуур гарч ирсэн байна. Сүхтгөөгийн Баатарын уралдаан хардын манай дурлаачийн дунд харагдаад өнгөрлөө 101 дугаартай. Баянгар аймгийн Шинжин сумын Сэрэндамгийн Хэнг Магнагийн урдан дэмээ наатлаар орж байна. Ингээд Баянгар аймгийн Шинжин сумын угуул Баянгар аймгийн Хөмрөг аймгийн 3 дэсмээ ариат
Жоо Нямсрангийн одоо хурдан халдар тийм ээ. Хурдан одны хуралдааныг одоо хөлдөөцөн байгаа гэж байна. Цаатал дээр нь Баянгор аймгийн Баян өндөрсөн юм ээ. Уяач Нямхүүгийн амар цагийн одоо хурдан хөвгт юм ээ. 3 дээр одоо гарч ирсэн байна. 4 дээр өмнө говийн шинжилсэн аймаг алдартай Тосомын Атхан бовгийн одоо хурдан авраг одоо хөвгт юм ээ одоо гарч ирсэн байна. За хөвгт юм одоо өнгөрсөн жил уралцсан болгонд одоо төрүүлж ирсэн да. За үзүүрийн 3 дэмэний өвдөөжлөөсөө гурдаагаад за өнгөлөөд удагаар авчиж байгаа юм. За Атхан бов алдартын одоо хөвгт юм ээ 4 дээр шүү үзэгчтэй. За Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай Атхан бовгийн хөвгт юм ээ өнгөрсөн жил одоо уралцсан. За 24 дугаар одоо уралцсан. Тэмээ одоо орж ирсэн. За хөөхөн хөх одоо орж ирж байна да. Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай яаж Батөгийн Баатар цэнгийн хөх тэмээ орж ирж байна. Түүний харал дээр Зөвхтоогийн Баатарын одоо хурдан хар тэмээ одоо орж ирж байна. 6 дараа одоо орж ирж байгаа харагдаж байна. За ингээд ихний 6 тэмээ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан батны уралдааныг одоо хөдлөөд удаагаар авцсан. За Баашагийн өндөртөө баарахгүй сайхан уралдаан бол одоо энэ наадам байдаг. За ардын тэмээний 47 дугаартай энэ Баянгор аймгийн Баянгор сүмээ жижиг Батбаатарын одоо хурдан тэмээ орж ирж байгаа харагдаж байна. За Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай яаж Базар садтай Отгон Баатарын одоо хурдан тэмээ одоогаар авчлаа. За Соорын хөх тэмээ одоо орж ирж байгаа харагдаж байна. Алга уцтаа өгдөнсөн. За одоо Соорын одоо хөх тэмээ одоо орж ирж байгаа харагдаж байна. 184 дугаартай Зөвхтоогийн Баатарын одоо хурдан тэмээ орж ирж байна. Улаан 70 дугаартай урдааны зэмдурсан хурдан тэмээ бол одоо Баянгор аймгийн шинжилсэн шигдэх жаргалын алтан сэргийн одоо хөх тэмээ одоо орж ирж байгаа. За 2 дугаартай хурдан тэмээ одоо өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдааны араас одоо орж Зөвхтоогийн Баатарын одоо хурдан хар тэмээ байна. За Зөвхтоогийн Баатар гэдэг урдааж бол өнөөдрийн баяр наадмын одоо хурдан хатны уралдаан нийтдээ 3 хат одоо мордуулсан. За ингээд одоо харийн хатнуудыг одоо аргачлаад бас жоох харийн хатнуудыг манай зурлаач одоо харуулж байна. За өнөөдрийн баяр наадмыг Өмнөговын шинжилсмийн авраг малчин Ардаагийн буу хүүгийн агсны үр хөвгдүүд ач центр одоо зохион байгуулж байгаа. За одоо тэмээний уралдаан, морины уралдааныг дагуулж уралдаг шар нохоо одоо наадлаар одоо орж иж харагдаж байна. За шар нохоо бол олон жил одоо бас хурдан тэмээ хурдан морины уралдааныг одоо дагаж одоо уралдаж за ер нь одоо өөрийгөө сойж одоо уралдаг ийм одоо мундаг нохоо. За ингээд 2 дугаартаа уралдааны зурсан тэгш жаргалын алтан гэрлийн одоо хурдан шар тэмээ орж иж байна. 2 дугаартаа Зөвхтоогийн Баатарын хурдан тэмээ 2 дугаартаа уралдааны зурсан 184 мөн ч одоо Зөвхтоогийн Баатарын тэмээ авахаа. За энэ донд одоо улаан комментод өгдөрсөн шар тэмээ бол одоо Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай Чулуун Батны Хадбаатарын одоо авраг шар тэмээ байна да. За тайлганда хурдан байсан ер нь одоо нийлээд нэлээд олон сайхан одоо уралдаанд амжилттай сайхан уралдаа сүүлдэр одоо хөлн болохгүй бол одоо бас жаа уралдахгүйс өнөө жил одоо энэ Чулуун Батны Хадбаатар гэдэг үеч одоо өвгдийнхээ сайхан зохион байгуулж өвгдийнхээ буурлынхаа одоо нэрмжил баяр наадамд одоо энэ шар тэмээг ордуулж байгаа нь энэ үсттэй. За ингээд одоо манай зурлаач одоо оглоод одоо үзүүрийн тэмээрэд орлоо. Өнгөний тэмээрэд нэлээд одоо холдоод одоо гараа авчихсан. За Батагийн содны одоо хоорын хөх тэмээ одоо энэ наалт одоо энэ хоёр тэмээний наалт одоо уршиж байгаа. Хоорын хөх тэмээгээр нь одоо содон нэрийн одоо алдахгүй сайн мэдэн дээ. За бас л одоо хурдан тэмээ дээ. За 47 дугаартай уралдааны зам дурдсан. За энэ хиний тэмээ байхаа Баянгор аймгийн Баянгор сүмээ жижиг Батбаатарын одоо хурдан тэмээ. Цаарлын 79 дугаартай аймаг алдартай Нямцрангийн мөнгөтийн Баянгор аймгийн шинжилсэн Нямцрангийн мөнгөтийн одоо хурдан тэмээ шар тэмээ одоо гараад ирсэн одоо уршиж байна. За одоо ер нь бол өнгөний тэмээнүүд бол их одоо холдсон шүү. Үзүүрийн тэмээнүүд бол аргагүй одоо хурдан байж одоо бас арийнхаа тэмээрээсээ их л одоо холгон тасарлаа. За ингээд одоо манай зурлаач ирээд одоо үзүүрийн тэмээнийг оруулж байна. За өнгөн дээр 9 дугаартай Өмнөговын аймгийн Баян өндөрсөн аймаг алдартай Нямхүүгийн амар цагийн одоо хурдан тэмээ одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За цаатал дээр нь Баянгор аймгийн шинжилсмийн угуур 3 дэсмийн ариата Шаван ямсын одоо хурдан халдар тэмээ. За 3 дээр Соорын Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай Сосромын Автан бовгийн одоо хурдан хөх тэмээ одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Цаатал дээр нь Өмнөговын Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай яач хиний тэмээ одоо гарч ирсэн байна да. Батөгийн Баатар зэргийн хөөхөн хөх тэмээ 4 дээр шүүсгээс 5 дээр Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай Цэрэндөгийн их магнагийн одоо хурдан шар тэмээ. За 6 дээр Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай Базар садны Отгон Баатарын одоо хурдан шар тэмээ гэсэн. За ингээд энэ 6 тэмээ бол өнөөдрийн баяр наадмын хурдан атны уралдааныг өтүүлсэн байна. Бүгд одоо Улас аймгийн довтой олон наадмууд ус хайрыг төрүүлсэн аль алинж одоо орох одоо магадлалтай ийм одоо хурдан тэмээ. За хамгийн хард явж байгаа энэ шар тэмээ бол одоо Баянгор аймгийн шинжилсэн аймаг алдартай яаж Базар садны Отгон Баатарын одоо хурдан шар тэмээ. За 2024 онд Баянгор аймаг зохион байгуулагч улсын бүсийн уралдаанд айргийн 3 удаа хурдсан. 2025 оны 2 сарын 7-ны өдөр Дорногов аймаг зохион байгуулагч улсын бүсийн уралдаанд айргийн 4 удаа хурдсан. Ийм одоо хурдан тэмээ. 2021 онд Баянгор аймгийн богдод зохион байгуулагч улсын бүсийн уралдаанд бас одоо айргийн санагч наадлын Базар сад Отгон Баатарын одоо хурдан шар тэмээ. За цаатал бол одоо Баянгор аймгийн шинжилсмийн угуул Өмнөговын аймгийн 3 дэсмийн ариата Шаван ямсрын одоо хурдан халдар тэмээ. За одоо ламын хар тэмээгээр нандахгүй сайн мэдэн дээ. Ламын хар тэмээд одоо өнгөрсөн Дорногов аймаг зохион байгуулагч улсын бүсийн уралдаанд төрүүлсэн юм одоо хурдан тэмээ байгаа. За ингээд одоо Нямхүүгийн амар цагийн одоо хурдан тэмээ цаатал нь одоо оршиж байна. За Нямхүүгийн амар цагийн хурдан тэмээ одоо аргагүй хурдан тэмээ. Өвөр хангаа Баян хонгор Өмнөгов Дорногов гэсэн одоо 3-4 аймаг төдөө довтож одоо айргад төрүүлж ирсэн. Наатаас хоёр төр далбар малгатаа өгдөнсөн хөх тэмээ бол одоо Баянгор аймгийн Баян өндөрсөн байж Нямхүүгийн амар цаа гэж Нямхүүгийн
агийн амар зай гэдэг үний ботхон тамгатай тэмээнүүдээс хаа газар одоо шижиж одоо олон сайхан амжилтыг одоо үзүүлж байгаа да. За ингээд энэ 6 тэмээний хооронд өнөөдрийн одоо Баяр наадмын төрөө одоо тодорхой болоод боллоо. Арын тэмээнүүдээс итгээд одоо хос олж байна да. 6 тэмээний хооронд нэг зузаахан өрсөлдөөн гарах нь одоо гарахаар боллоо шүү үзэгчтэй. За ингээд одоо Баян Хонгор аймгийн Шинжин сүмийн угууд Омрог аймгийн 3 төсмийн харьяа Шовон Ямсар гэж за одоо түүний одоо халдар тэмээ одоо хөдөлсөн байгаа. Авар харах тэмээг нь одоо андахгүй сайн мэднэ да. За яг 3 дээр Базар сатын Отонбаатарын одоо шар тэмээ одоо гараад ирсэн байна. 4 дээр Сусрын Отонбаатарын одоо хурдан хөг тэмээ цаатлаас 3 дод орж байна. Хамгийн цаатал дээр Баян Хонгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдар Царин номгийн инх магнагийн одоо хурдан шар тэмээ гэсэн. За ингээд энэ 6 тэмээ хооронд бол одоо уралдаан гаргана. Одоо улсад бол орсон бол орсон, уралдсан бол уралдсан. За Шовон Ямсрынгийн одоо хурдан халдар тэмээ бүгд одоо сайн мэдэхгүй байна. Одоо улс аймгийн бүсийн уралдаанд бол арай ороог баха. Бус нь бол одоо бүгд одоо багцсан, орсон, төрүүлсэн, аригдсан ийм одоо аврах тэмээнүүд өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааны үзүүр дээр одоо гараад ирсэн. Шовон Ямсрынгийн алтар тэмээг бол одоо яг би хаана орсныг бол одоо сайн мэдэхгүй. Юу нь бол ойрын хугацаанд бол одоо оролдог баха. Хар тэмээ нь бол одоо аргагүй хурдан тэмээ дээ. Дорн улсын бүс одоо дөрүүлж ирсэн. Баг одоо тайлганд бол одоо Баянгор цохон бус олон наадмын бус харигдад төрүүлж ирсэн ийм одоо хурдан хар тэмээ байдаг. Өнөөдөр бол одоо халдар тэмээ одоо гараад ирсэн одоо оршиж байна. За ингээ 9 дугаартай уралдааны замд орсон Нямхүүгийн Амбацагийн хөг тэмээ бол аргагүй одоо ус Монголд одоо орсон ийм одоо ус хурдан тэмээ дээ. За Баянгор аймгийн өнгөрсөн жил одоо Баацгааны бүсийн уралдаанд бас хайрагдж илсэн 2023-22 оны жишээ хуучин жинс зохион байгуулалт аймгийн бүсийн уралдаанд бас амуу үзүүлж байсан. За Омрог аймгийн Хамбог эзэмийн Баян наадамд 2023 он төрүүлж байсан. 23 онд одоо Баянгор аймгийн Баянлаас өмсөн аймгийн бүсийн уралдаанд одоо бас амуу үзүүлж ирсэн гэдээ ярих юм бол одоо аргагүй Нямхүүгийн амар зайг одоо хурдан хөг тэмээ цаатал нь одоо энэ хоёнаас хоёрт яваа цаанаас хоёрт яваад байгаа. За ингээд халдар тэмээ хөдөлсөн. За халдар тэмээ чи өнөөдөр их хурдан байх чи юухан байх нэ аваргууд бол нэг айх бэргэх юмгүй сайхан уралдаж байна. Нямхүүгийн Шовон Ямсар одоо алдард бол одоо өөрөө унтсан одоо ингээд одоо уршиж гарч байна. За өдрийн 3 тэмээ жоохон салах шинжтэй болсон. За гэхдээ бол одоо өдрийн уралдаан сайхан болох хаа. За ингээд одоо эхний 6 тэмээ бол одоо ингээд хурдан атны уралдааныг бол хөтлөөд одоо гараа явцсан байгаа шүү үзэгчтэй. Эхний тэмээнүүд одоо гараа явцсан. За ардын 14 дугаартай уралдааны замд одоо марцаа эхний тэмээ одоо орж иж байна да. За Сүхтгоогийн Баатрийн одоо хурдан хар тэмээ одоо орж иж байна. За Сүхтгоогийн хар тэмээ одоо орж иж байгаа шиг байна. За Сүхтгоогийн хар тэмээ бол одоо Баатрийн одоо хар тэмээ одоо ороод ирсэн. За 7 дор одоо орж иж байгаа харагдаж байна. За арын тэмээнүүдийг одоо харуулнаа. Баянгор аймгийн Шинжин тэмээ Сүхтгоогийн Баатрийн одоо хурдан тэмээ одоо орж ирсэн. За ингээд одоо өнгөрүүгээ хөг тэмээ дагсарсан юм байна. Арын тэмээнийг суугаад харуулах боломжгүй байсан байна. За Нямхүүгийн амар зайгийн одоо хөг тэмээ хурдан атны уралдааныг хөдлөөд ингээд барай өд одоо зүтгэж байгаа нэ үзэгчтэй. За ингээд Омрог аймгийн Баянгор аймгийн Шинжин сүм зохион байгуулагдаж байгаа Шинжин сүмийн авраг малчин за хиний Арднагийн Бүүх агсны нэрмжтэй тэмээний Баяр наадмын аврагуудын одоо нэрмжний сайхан Баяр наадам хурдан одоо олж явж байгаа. Ард дээр нь хиний тэмээ орж Цэрэн давгийн анх магнагийн одоо хурдан тэмээ хоёр луу шургасан байгаа харагдаж байна. Араас нь нэлээ төвтгжил байгаа харагдаж байна. За ингээд одоо Бүүх агсны одоо өөр хүүхдүүд ашигын зохион байгуулж байгаа. За энэ сайхан Баяр наадмын хурдан ат одоо бариандаж байгаа Баян Хонгор аймгийн Баян өндөрсөний сумын алдартай байж Нямхүүгийн амар зайгийн одоо хурдан хөг тэмээ төрүүлэн ирэх төмөн олныг баясгаж за хөг тэмээ одоо дахин нэгэн төрөв нэмж харагдаж байна. За ард дээр нь Цэрэн давгийн инх магнагийн одоо хурдан шар тэмээ. За ингээд Нямхүүгийн амар зайгийн хөг тэмээ төрүүлээд Баянгор аймгийн Шинжин сүмээ яач Цэрэн давгийн инх магнагийн шар тэмээ амуу үзэнд одоо хурдаллаа. За ингээд эхний 2 тэмээ бол одоо ингээд орлоо. За энэ хоолтонд тасарсан байгаа. За 3 дээр энэ Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ аймгийн алдарт байж Базар сатын Отонбаатар одоо хурдан шар тэмээ аргагүй одоо хурдан Баян Хонгор аймгийн Баян өндөрсөний яаш Алтан эрдний одоо ботхон тэмээ. 3 дээр Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ аймгийн алдарт байж Сусрын Отонбагийн одоо авраг одоо хөг тэмээ. За өнгөрсөн жил одоо төрүүлсэн болгондоо төрүүлж түүхэн амжилтыг үзүүлжсэн хөг тэмээ 4 удаа удаж харагдаж байна. За 5 дээр Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ аймгийн алдарт яаж Батагийн содны одоо Соорын хөг тэмээ одоо орж ирж байна. Содмын хөг тэмээ 5 дудаа хурдалдаа үзэгчтэй 5 дудаа хурдалж байгаа харагдаж байна. За эхний 5 тэмээ одоо орсон. За 5 тэмээ бас арын тэмээнүүдээ холхон одоо орлоо үзэгчтэй. За 6 дээр гарсан цагаас хурдан тэмээний уралдааныг атны уралдааныг хөдөлж ирсэн Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ уул Омрог аймгийн 3 дэсмийн харьяат аймгийн алдартай шаа Шовон Ямсрын одоо хурдан алдар тэмээ 6 дудаа хурдалж байгаа нэ үзэгчтэй 6 дудаа хурдалж байгаа харагдаж байна. 6 дудаа хурдалж байна. За арын тэмээнүүдийг одоо агуулнаа. За 7-гийн тэмээ одоо орж иж байна да үзэгчтэй. Хөөрхөн хөгт одоо орж Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ аймгийн алдартай Батбаян Баатар зэргийн хөөрхөн хөх 7 одоо орж иж байгаа харагдаж байна. За хөөрхөн хөх 7 одоо хурдаллаа. За ингээд ихний 7 тэмээ одоо орлоо. Бусад одоо сүзүүштэй өнгөтэй галтайхан гаган сайхан уралдаан бол боллоо үзэгтэй. Сүхтгоогийн Баатарын хар тэмээ 8-д одоо орж иж байна. Баян Хонгор аймгийн Шинжин сүмээ Сүхбаатарын
Цогтбаатарын одоо хурд нэмээ одоо орж иж байна. За ингээд одоо харийн нэмээнүүд бол үндсэндээ бөөндөө одоо орж иж байна. Ингээд та бүхэндээ Бөөхөө агсны нэрэмжит баяр наадмын хурдан атны уралдааныг одоо хүргэлээ. 79 дугаартай аймаг алдарч Нямсангийн мөнхтний одоо хурд нэмээ одоо орж иж байна. 70 дугаартай Жаргалын алтын иргэдлийн одоо хурд нэмээ одоо орж иж байна. Тэмээ хурдан байж Шинжинстэй алдартуудын наадамд төрүүллээ. Баяр хүргэе. За баярлаа. За хөг тэмээнийхэн тухай ярил. Энэ манай өөрийн ботхон тэмээ байгаа. Манай өөрийн удам хөшлийн өөрийн яг ботхон тэмээ байгаа. За энэ жил хэд хуралдаа нэ? Энэ жил 2 дахь хуралдаа. 24-нд бас Шинжит төрөөд төрүүлсэн. Тэгээ сумын алдартуудын наадмд ирж төрүүлээ. Тэгээд сая ирж бас төрүүлсэндээ баяртай байна. За хацаах урлаж амуу үзүүлээ. Баяр хүргэе. Баярлалаа. За атныхын тухай ярил. За энэ одоо нодд нь би төрсахаас авсан юм аа. Нодд нэг 500 оноо төрүүлсэн. Энэ жил 3 дахь хуралдаа. За наадам хийж байгаа хүмүүс тань. Баярлалаа наадам хийж байгаа хан дустаас баярлалаа сайхан наадам хийж байна. Сайхан хацаах урлаж гурлаа баяр хүргэе. За баярлалаа. Манай найз Лавгсрангийн зохион байгуулж байгаа хатгуудын зохион байгуулж энэ уралдаанд шалтгаан мэн анхны уралдаанд ажилласан баяртай байна. Өмнөх амжилтууд байна. Энэ тэгэл аймаг улс үсэд нэлээд олоорсон юм байна те. Сүүлийн 2-3 жил улсын уралдаанд завсраг орсон. Доорногоо баян хонголт. За хөх тэмээ өнөөдөр бол сайхан дөрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. За юуны өмнө наадам хийж байгаа хүмүүстээ өнөөдрийн мэндүргээ сайхан удаан зохион байгуулж байна. Хөтмөө маань энэ жил 3 оролдож 3 орлоо. Өнөөдөр хөтмөө маань айргийн 4 орлоо. Баян аймгийн баян өндөрсөн аймгийн алдартай яач алтай найз маань өгсөн тэмээ байгаа. Тэгээ найзтай баяр хүргэе. Та хурдан тэмээ өгсөн. Хацаахан урлаж тавлаа баяр хүргэе. За баярлалаа. За хатайгаа тухай. Гогдын жилийн 4 дахь болсон юм чинь. 4 хүмүүс 4 болсон. Ямар наадам. Нэг баян тараа нэг явчихад байсан. Тэгээ сундаа нэг 2 болсон. За За энэхүү Баянгар аймгийн Шинжит сум зохион байгуулагдсан Баянгар аймгийн Шинжит сумын авраг малчин Арднагийн Бөөхөө агсны нэрэмжит Тэмээний баяр наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж зохион байгуулагчдын зүгээс шагналын удаа гардуулж байна. За төрөв тэмээг одоо атан тэмээгээр одоо байлж шагналын удаа гардуулж байна. За амун үзэндүүд оролцсон тэмээг 1,200,000 төгрөг, хайргийн 3 удаа оролцсон тэмээг 800,000 төгрөг, хайргийн 4 удаа оролцсон тэмээг 600,000 төгрөг, хайргийн 5 удаа оролцсон тэмээг 400,000 төгрөг. За ингээд өргөмжлөл медаль, мөнгөний шагналаар шагнаж урамшууллаа. За ингээд одоо баяр наадмыг зохион байгуулагчдын болон за мөн одоос Арднагийн Бөөхөө агсны өр хүүхдүүдийн зүгээс шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Өнөөдөр одоо та бүхний зохион байгуулж байгаа наадамс өргөн дэлгэрүүлж байгаа. Наадмаа хэсэгдээс сонсгоо тий. Одоо өнөөдрийн наадам бол үнэхээр сайхан болж байна. Тий нар хурдгширсэн тэмээж хурдан байна. Өсөө эзэнч олон байна. Газар газрын хөлгүүд ирлээ. Сайхан наадам боллоо. Би найлын 6 дахь хүүхэд нөгөө. Тэгээ би энэ сэргээс ирснээс хойш нэг нэгдэлж байгаа ажил хийж байгаа. Тэгээ мал болсон. Тэрнээс хойш сумын сайн малчин тийм үтээд тийм л судаа манай ер нь баг цугаараа аймаг сум улсын сайн малтанд ийм усууд байгаа юм. За тэгээ нутгийн олондоо ах дүүстэй сайхан ирүүлэг хэлбээ да. За бидний нааданд ирж хуран цугласан газрын уяач та бүхнийг одоо сайхан наадсанд баярлалаа гэж ирүүлээ дээ. За 20 жил оо. За энэхүү эрхэм үзэгчтэй Баянгар аймгийн Шинжит сумын авраг малчин Арднагийн Бөөхөө агсны өр хүүхдүүд аж ахуйн нараас зохион байгуулж байгаа өгөн буурлын авахын нэрэмжит энэ сайхан баяр наадмын хурдан тайлгны уралдаанд бүртгэгдсэн хурц урдан тайлгнууд энэхүү гарааны 6 дараас ирж байна. За уралбар шарх хувцастай өгд үндсэн тайлгуудаар явсан Баянгар аймгийн Шинжит сумын уяач за Эрдэнэтийн Нацаг дөржин одоо хурдан тайлгуудаа гарч ирж байна. Дундуур 66 дугаартаа босон Эрдэнэтийн Нацаг дөржин тайлг явж байна. За нөгөө шар нохоо маань одоо дагаад одоо урагшилж байгаа харагдаж байна. За дундуур 133 дугаартаа Баянгар аймгийн Баацаан сумын аймаг алдартай Балдарчин Бачаарлын үечирлөө Даваасрангийн Батбаатарын одоо хурдан тайлг өнөөдөр гарч ирсэн. Дундуур удаа гарч ирж байна. Тэр 32 дугаартай Шомбор Малгайтай өгдөөцөн тайлг Баянгар аймгийн Шинжит сумын Монгол улсын авраг малчин за Төвөн Жаргалын хүү сумын алдарт уяач Дорцомбог одоо хурдан тайлгад оршуулж байна. За хамгийн цаатай Баянгар аймгийн Шинжит сумын уяач Гамбатын ууган дотор хурдан тайлг 51 дугаартаа уралдааны замд орсон одоо энэ дундуур удаа оршуулж байгаа харагдаж байна.
За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдааны зүрийн тайлгууд бол одоо хөтлөд гарсан. За дунд одоо энэ улбар шар хувцастай уралдаанд үзсэн 0-1 дугаартай тайлаг бол Баян онгорамгийн шинж хэлсэн мөн яаж нацаг дөржин одоо хурдан тайлгаа. Торм хурдан байсан шилбэн тайлагс өнөө жил одоо 4 настай одоо хурдан тайлаг. За ингээд өнгөний тайлагны наадлаар хамгийн наадаг 32 дугаартай Төмжирлын дэрсэн бүг одоо урданда Монгол шар гэдэг тайлаг одоо гараад ирсэн харагдаж байна. За цаатлаар 9 дугаартай уралдааны замд одоо мордсон аймгийн газар чулуун хүүгийн гинтэн сомны одоо урдан халзан дараг өнөөдрийн баян наадмын урдан тайлагны өнгөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. Цаатлаар тэр улаан говцтой уралдаанч одоо унтсан тайлаг одоо ирсэн Баян онгорамгийн шинж хэлсэн байж Баатарын баяр сайхны одоо урдан тайлаг бол гараад ирсэн харагдаж байна. За дунд нь бол тэр 09 дугаартай Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн газар одоо яаж чулуун хүүгийн гинтэн сомны одоо урдан тайлаг одоо гараад ирсэн байгаа шүү. За цаатлаар одоо Баян онгорамгийн шинж хэлсэн байж Эрдэнэтийн нацаг дөржин тайлаг орж ирээд үндсэндээ ингээд 6 тайлаг өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдаан гэдэг цуцаан түүхтэй сайхан уралдааны за ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааны хөтөлбөр үзэгчтэй хамгийн наадлаас хоёрт нэдэн Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн газар одоо яаж буугийн лавсрынгийн одоо хурдан тайлаг мөн шиг байхыг үзэгчтэй. За ингээд наадлаар бол одоо 42 дугаартай уралдааны замд одоо мордсон. За хурдан тайлаг үзсэн Баян онгорамгийн шинж хэлсэн мөн яаж даваахгийн бямцрынгийн одоо хурдан тайлаг мөн одоо үзүүрийн тайлагнуудаар ороод ирсэн байгаа. За ингээд гинтэн сомны одоо хурд халдсан тайлаг одоо гараад ирсэн өнгөн дээр одоо гараад ирсэн одоо уршиж байгаа. За ингээд одоо саяны 6 тайлагны ард дээр одоо энэ 2 тайлаг одоо уршиж байна. Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн газар доош Батагийн Бачаруулын за жигүүр бүр наадлаар одоо гараад ирсэн байна. Цаатлан Баян онгорамгийн шинж хэлсэн сумын алдартай яаж Эрдэнэтийн лам дөржин одоо шуурга алзан гэж 2 авраг тайлаг бол одоо шинэ үний тайлагнуудын ардаар гарч ирсэн. Нэлээд ширхүү үлдэхэн одоо зүтгэж за үрзүүрийн тайлгуудаас одоо очиод одоо уралдахыг байх газаргүй одоо сургашилж байгаа. Одоо хоёулаа одоо аймаг бүс улсын төвтэй наадмад бол одоо айрал төрүүлсэн ийм одоо хурдан тайлаг. За өнгөний 7 тайлаг тасарсан. За саяны 2 тайлгууд одоо 89 мөрөн дээр одоо урагшилж өнөөдрийн баяр наадмын одоо хурдан тайлагны уралдааны өнгийг авч одоо орж байгаа тайлагнууд юм аа. За ингээд газар нутгаас олон сайхан одоо хурд нэмэнүүд одоо ирж урдсан байгаа. За саяны одоо 89 тайлагны уралдаар явж байгаа 3 тайлаг одоо энд одоо урагшилж өгнө үзэгчтэй. За дунд нь Баян онгорамгийн шинж хэлсэн аймаг газар за Сусмын пандын одоо хурдан халдсан тайлгууд Баян онгорын улсын төсвөрсөн наадлын 100 дугаартай тавсрынгийн одоо хурдан тайлаг буу хүүгийн тавсрынгийн одоо хурдан тайлаг одоо урагшилж байна. За цаатлын тайлаг бол одоо бас нэлээд ширхэг үлдээж үзэгчтэй. За тэр одоо улаан говцтой уралдаанч унтсан тайлаг бол одоо Баян онгорамгийн шинж хэлсэн сумын алдартай Баатарын баяр сайхны одоо хурдан тайлгаа. За өмнө Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн алдартай яаж Сосромын Отон бовгийн одоо хурдан хөх түмэнийх нь одоо бас ботон дэмэ шүү үзэгчтэй гал төлөм байгаа шүү үзэгчтэй улаан одоо хурган малгайтай улаан дээлтэй уралдаанч унтсан за энэ тайлаг бол одоо уршилгана үзэгчтэй Баян онгорамгийн шинж хэлсэн маш Баатарын баяр сайхны одоо хурдан тайлаг одоо уршилж байна. Өнгөний 4 тайлагны ардаар бол одоо 4 дарцсан одоо уршилж байгаа маа. За ингээд одоо урдлын 4 тайлаг сайхан жинжүүлөө жанжуулаад одоо ингээд хурдан тайлагны уралдааны хөдөлсөн одоо уршилж байгаа. За наадлаар 34 дугаартай уралдаанаас уртнасангийн квадр одоо хурдан тайлаг гараад ирсэн. Баян онгорамгийн шинж хэлсэн байж уртнасангийн одоо хурдан тайлаг одоо гараад ирсэн байгаа. За даваа хүүгийн бямцрын тайлаг одоо цаатал нь одоо урагшлаад байгаа. За 3 дээр Баян онгорамгийн шинж хэлсэн байж Эрдэнэтийн нацаг дөржин хурдан тайлаг, 4 дээр Баян онгорамгийн шинж хэлсэн Монгол улсын авраг малчин за Түмэн Жирлын хөө сумын алдартай Дорцомбын одоо Монгол шар гэдэг тайлаг одоо уршилж байгаа. За өнгөний 2 тайлаг чинь жоохон дасгал шинжтэй болж байна. За араас улаан тайлаг одоо улаан говцтой уралдаантай сум Баян онгорамгийн шинж хэлсэн яаж Баатарын баяр сайхны одоо хурдан тайлаг 5 дээр ороод ирсэн. 6 дээр Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн алдартай Пандагийн одоо улаан халдсан тайлаг одоо ороод ирсэн. За 7 дээр Баян онгорамгийн шинж хэлсэн аймгийн алдартай Буу хүүгийн лавсрынгийн одоо хурдан халтар тайлаг одоо хөх тайлаг одоо орж ирсэн. Буу хүүгийн лавсрын гэдэг үе ячийн одоо ботхон тамгатай 4 тайлаг өнөөдрийн баяр наадмад одоо мордсон байгаа харагдаж байсан шүү үзэгчтэй. За ингээд одоо үзүүрийн 2 тайлагны ар дээрх арын 5 тайлагны таатайхан одоо уралдаан бол одоо харагдаж шүү үзэгчтэй. За буу хүүгийн лавсрынгийн одоо хурдан тайлаг бол одоо 7 дээр шүү үзэгчтэй. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааны хөдөлж орж байгаа 2 тайлаг манай зурлааж одоо оруулсан. Машины мэлээр одоо 40 дууд болж байгаа үзүүрийн 3 тайлаг. Хамгийн наалтаа Баян онгорамгийн шинж хэлсэн үеаш уртнасангийн квадрын одоо хурдан тайлаг бол гараад ирсэн одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. Батнарсангийн хурдан тайлаг бол гараад ирсэн уршилж байгаа. Цаатал дээр 42 дугаартай уралдааны замд урсан Баян онгорамгийн шинж хэлсэн үеаш даваа хүүгийн бямцрынгийн одоо хурдан тайлгаа. За даваасрынгийн бямцрынгийн тайлаг бол одоо өнгөрсөн жил Дорногов аймгийн Дорногов аймгийн одоо зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд за айргийн 3-4-өөр одоо хурдласан даа шүү үзэгчтэй. За ингээд одоо Дорногов аймгийн сайн шант хотноо зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд 4 удаа хурдласан даа. За өнгөн дээр одоо гарч иж харагдаж байна. Цаатал дээр нь Баян онгорамгийн шинж хэлсэн сумын алдартай яаж Эрдэнэтийн амглан нацаг дөржин одоо хурдан тайлаг одоо уршилж байгаа. За ингээд энэ 2 тайлаг бол арын тайлагаас сугараад одоо гараад ирлээ дээ. За 2 тайлагны хооронд нэг уралдаан гарахыг бол байх газар боллоо. За наатын тайлаг бол одоо өнгөрсөн жил одоо уралсан болгондоо төрүүлж яригдж байсан. Дорногов аймгийн сайн шат хотноо зохион болгосон улсын бүсийн уралдаанд айргийн 4 удаа хурдлсан ийм одоо хурдан тайлаг шилбэн тайлаг өнгөрсөн жил одоо айргийн 4 удаа хурдлж байлаа. Баян онгорамгийн шинж хэлсэн яаж даваа хүүгийн бямцрынгийн одоо хурдан тайлгаа. За цаатал нь одоо 2 гөгшин тайлаг гараад ирсэн. За цаатал нь одоо Эрдэнэтийн
нацгад ирж байгаа хурдан дайлаг. За ингээд одоо барайны үзүүрлөө одоо орж иж байгаа байна. Жохон хаашаа хантаарсан байна. За энэхүү эрхэм мэнд үзэгчтэй Баянгоромгийн шинжил суманд зохион байгуулагдсан шинжил сумын аварга малчин Арднагийн бүү хагасны нэрмжит хурдан тэмээ буюу аваргуудын алтартнуудын нэрмжит наадмын хурдан тайлбар барайд орж Баянгоромгийн шинжил сум байж Эрдэнэтийн нацгад ирж хурдан дайлаг одоо 13 хурдан тусалж одоо төрүүллээ. Аман үзүүнд Баянгоромгийн шинжил сум яаж Даваагүйн Бямцрангийн одоо хурдан дайлаг аман үзүүнд одоо урдууллаа. За аман үзүүнд одоо урдуулсан амжилт үзүүллээ. За эхнийг 2 тайлбарсан 3 дээр Баянгоромгийн шинжил сум байж Уртансангийн ингээд Нэмт Баатарын одоо хурдан дайлаг арийн 3 удаа хурдулж байгаа харагдаж байна. За эхний 3 тайлаг одоо орж ирсэн. За тайлгын уралдаан үнэхээр үзүүштэй үзүүр дээрээ төрүүгээ шийдсэн юм одоо сага уралдаан боллоо. За 4-5-ын тайлаг одоо бүгдээр байна. За Баянгоромгийн Баян шинжил сумын уяаж Баатарын Баяр сайхны одоо хурдан дайлаг. За Сүмэн алдарт уяаж Баяр сайхны одоо хурдан дайлаг. За аймгийн алдарт уяаж Отгон Бовгийн одоо Ботгон тэмээ. За аврах хөтмөнийхэн галт төл. За энэ одоо тэмээ одоо тайлгууд айргийн 4 удаа хурдулж байгаа харагдаж байна. За 5 дээр Баянгоромгийн шинжил сум яриад энэ Баян наадмыг одоо гартан зохион байгуулж байгаа аймгийн алдарт Тавсрангийн Бөөхүүгийн Тавсрангийн одоо хурдан хөгтөлөг. За ингээд айргийн 5 удаа хурдулж байна. За ингээд одоо та бүхэндээ бас өнөөдрийн Баян наадмын хурдан тайлгны одоо уралдааныг одоо хүргэлээ. За ингээд одоо үзүүрийн 5 тайлагууд одоо орж ирлээ хөө. За орж ирлээ. За ингээд арын тайлагнуудыг одоо харуулчаад за 6 дээр шуурхаа хазаа одоо орж ин Ламдоржин шуурхаа хазсан 6 дээр одоо орж ирж байна. 6 дээр одоо орж ирж байна. 6 дээр одоо орж ирж байна. За 7-гийн тайлагийг одоо бүгдээр харъя. За шуурхаа хазсан чи хурдандаа ер нь бас олноод бас 32 дугаар орсон Баянгоромгийн шинжил сумын яриад Монгол Улсын аварга малчин хүүхэн дуулмын төмөн жирлэг өсөмийн алдараар Дорцонбгийн одоо хурдан Монгол шар тайлаг одоо орж иж байна. Ингээд та бүхэнд хурдан тайлагны уралдааныг одоо хүргэлээ. Тайлаг төрүүлээ баяр хүргэё. Баярлалаа. За. Хэм ордлоолнда баярлалаа. За ер нь хурданда тайлагныхаа тухай ярил. За энэ намраас хашралдаад 4 төрөө авлаа. За сайхан уралдаан болж өнөөдөр сайхан харигдлаа баяр хүргэё. Тамирынхаа тухай ярил. За миний хөтөлөг энэ жил 2 уралдаж 2 орлоо. Дээр уралдаанд 3-аар өнөөдөр 2-аар орлоо. За нэг шилбэндээ 5 уралдаа 3-аар улсын бүс 4-аар болсон. Одоо гоё байна. За тэгээ наадам хийж байгаа хүмүүс таанд шүү. За ах төстэй манайх ах төстэй одоо баярлж байна л гэж хэлээ. За тайлагны удам өгшил юу вэ? Нөөрийн ботгон нэмэ. За тайлаг сайхан уралдаж тайлагны уралдаанд дөрвөлөө баяр хүргэё. Баярлалаа. За тайлагныхаа тухай ярил. Миний тайлаг Отгон Бов наадмын маань хөтмөний тэл байгаа юм аа. За өмнөх амжилтууд авсан. Багсаг наадамд дэд орсон. Тагсрахи тайлаг сайхан тавлаа баяр хүргэё. За баярлалаа. Хаавхан нэрмжит наадамд тайлгаа хэрэгдүүлсэндээ баяртай байна. Тайлагны уралдаан таны Ботгон тамхтай 4 тайлаг уралж байгаа шиг харагдаж байна. Тэгж байна. Нэг 66-т удалж эхэлж байна да. За тэгээд наадмаас тэглээ. Сайхан болж байна. Хаавхан нэрмжит наадмыг ах トゥ бүх ах トゥ нартай бүгдээрээ нийлж илээ наадам сайхан боллоо. Бүгд нэрүүлэнхийг хүсье. За Баянгоромгийн шинжин сум зохион байгуулагдсан Арднагийн Бөөхүү агсны нэрмжит Тэмээний баяр наадмын за тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын шагналыг гардууж эзэн хүмүүст нь баяр хүргэж байна. Төрүүлсэн тэмээг өсвөрийн тэмээгээр одоо байлсан байгаа. За аман үзүүнд одоо хурдсан тэмээг 800 мянган төгрөг, аргийн 3 удаа хурдсан тэмээг 600 мянган төгрөг, аргийн 4 удаа хурдсан тэмээг 400 мянган төгрөг, аргийн 5 удаа хурдсан тэмээг 300 мянган төгрөг өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан юм аа. За ингээд баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс болон Арднагийн Бөөхүү агсны үр хүүхдүүдийн төлөөллүүд Тэмээний баяр наадмын тэн шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. Энэ сайхан ахын дүүсийн зохион байгуулж байгаа наадам өргөн дэлгэр болж байна. Баяр наадам сэтгэлээ авах. Баяр наадам их сайхан болж байна өнөөдөр. Бид нэр аавынхаа нэрмжит наадмыг хийлээ. Сэтгэл их өндөр байна. Манай одоо 10 хүүхэд төрүүлж өсгсөн би 9 хүүхэд нэ байгаа мó. Эний өөрийн амжилт бол 16 онд Монгол Улсын аварга малчин цол хүртсэн. 22 онд хүнд профессор болсон. Мал аж ахуйг бол одоо 30 гаруй жил дагнаж хариулж байна да. Багасаа л одоо малдаар өссөн. Ийм л хүн байгаа юм би. За тэгээд аргагүй сайхан наадам аавынхаа нэрийг дурсгасан наадам өргөн дэлгэр боллоо тий. Тэгээд одоо оролцсон хүмүүстэй хамтран зохион байгуулсан ах トゥ нарт хандаж өгч байна. За ах トゥ нартаа бол одоо хандаж хэлэхэд аавын нэр одоо
бүр биднээс байхан байтал одоо байхгүй болтол дагаж явдаг аав бол. Тэгээд аавынхаа нэрмжтийн сайхан наадам зохион байгуул ах トゥ нартаа баярлалаа. Хурдан зүгсэн уяач нар бүх ирсэн түмэндээ баярлалаа. Үнтэй сайхан үлжөөрэй гэж л одоо ерөөж доо. За эрхэм хүндэт үзэгчдээ Баян хонгор аймгийн Шинжин сум зохион болгож байгаа Алдарт 2025 оны Алдартнуудын баяр наадмын хурдан торны уралдаанд бүртгэх зурдан дурмнууд гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг харж байна. Хамгийн ар дээр энэ 24 дугаартай Алдарт дор манай зурлагчийн дурнууд харагдаж байна. За энэ Батуйгийн хөх торм гэж шүү. Батуйгийн хөх торм гарч ирсэн байгаа харагдаж байна. Тэр дунд нь хөөрхөн алаг торм одоо бас гараад ирсэн байгаа харагдаж байна. Баярагийн марвын одоо хурдан алаг торм байна. За аймаг алдартай шарвын живжид цэрэнгийн одоо хурдан тормоос одоо үзүүр дээр одоо гарч ирсэн марж байна. За манайч одоо жугаачлаараа үзүүрийн тормонд очоорой. За тэр нэг хаврын алаг торм байгаа үз. Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Баярагийн марвын одоо хурдан алаг торм одоо гарч ирсэн. 34 дугаартай хурдан тормод одоо Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Нанжидын амин шар гэдэг торм та энэ бөөн тормыг яг ар дээр энэ хийн дээр улаан говцтой өгöd унсан торм бол одоо гараад ирсэн маргагдаж байна. Нанжидын амин шар гэдэг торм одоо гарч ирсэн байгаа. За ингээд одоо өнгөн дээр Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач бэлгөө очрын торм одоо хурдан тормны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Цаатал дээр нь Эрдэнэтийн Хамдэрж нутаг дөржин дорм уу. За 28 дугаартай хурдан тормоос үзүүр дээр одоо гарч ирсэн. За энэ удаа Баян хонгор аймгийн Шинжин сум жигжиг цэрэнгийн бэгзийн яруу хөрөнгө гэдэг торм энэ намрын одоо спортсад уралдаануудад 3 дөрүүлээд байгаа хурдан торм бол одоо цаатлаар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна үзэгчтэй. 28 дугаартай уралдаан эдвэрсэн. За цаатал дээр нь Эрдэнэтийн Тамдэржийн хөрөн торм бол одоо дөрвийн бүрэн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд энэ дөрвөн торм бол Баян хонгор аймгийн Шинжин сум зохион болгож байгаа 2025 оны за Алдартнуудын наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. Амин шар гэдэг торм цаатлаар 21 дугаартай марвын одоо хурдан алаг торм одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ торм бол үзүүрийн дөрвөн тормны ар дээр одоо яг сайхан зүтгээтэй одоо оршиж байгаа тормуудыг манай зурлаач одоо гарсан. За жоохон хоёртоод урдлынхаа тормнууд дээр яг наадлын 3 торм дээр нэг очиж байгаа. За ингээд одоо өнгөн дээр бол 7 торм 10 торм бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны хөтөллөө үзэгчтэй 10 торм одоо төсөн маань ягаан гомцод өгдөнцөн хөр жижигхэн халтар торм одоо 89 бүрэн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За түүний урд дээр алаг торм одоо орж байгаа. Баян хонгор аймгийн Шинжин сум марвын Баярагийн марвын одоо хурдан алаг торм. За бас л хурдан торм байгаа байна да. Өнөөдөр одоо сайхан цагаатаа одоо оршиж харагдаж байна. Түүний урд дээр 34-ийн Нанжидын одоо амин шар гэдэг торм. За алаг тормын цаатал дээр бас нэг хөрөн хөх торм одоо гарч ирсэн одоо оршиж байгаа шүү үзэгчтэй. 11 дугаартай уралдааны замд одоо мордсон. За энэ одоо Батулгын хөрөн торм байна. Батулгын хөрөн торм байна. За манай зурлаачийн дуранд харагдаж байгаа энэ алаг торм бол одоо Баярагийн марвын уралдаан алаг торм содон одоо ийм сайхан хурдан торм бол одоо энэ цагаас уралдаж байгаа юм байна. Марв Баярагийн марвын одоо хурдан алаг тормыг манай зурлаач та бүхэндээ харууллаа. 34 дугаартай удаан гомбонцод өгöd утсан торм бол Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Нанжидын амин шар гэдэг тормыг одоо манай зурлаач та бүхэндээ одоо харуулж байна. Цаатал дээр 11 дугаартай Баян хонгор аймгийн Шинжин сум Батулгын одоо хурдан торм бол одоо тэр харах торм одоо оршиж байгаа. За 4-4 28 дугаартай уралдааны замдорсон өнөөдөр одоо уралсан болгонд харигдад төрүүлээд байгаа Баян хонгор аймгийн Шинжин сум жигжиг цэрэнгийн бэгзийн яруу хөрөнгө гэдэг торм байгаа. За ингээд хурдан тормны уралдааны өнгөн дээр 124 дугаартай тормод өтөлдсөн байгаа. Баян хонгор аймгийн Шинжин сум яаш бэлгөө очрын одоо хурдан торм бол өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг одоо хөтөлсөн одоо оршиж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Уцтай үдүнсэн торм бол одоо Баян хонгор аймгийн Шинжин сум яаш Амгаланбаатарын Эрхвэрийн Жиргээ бүр гэдэг торм өнөөдөр одоо бас энэ Цомор нутгийн чанартай наадамд бас их дээгүүр сайхан ордолж байна гэж дуудаж байсан торм бол одоо гараад ирсэн одоо оршиж байгаа шүү. За ингээд одоо эхний 7 торм одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн. За арын тормнуудыг харуулъя тий. За эхний 7 тормны уралдааныг довтойгоо сайхан уралдаан гараханда засан Баян хонгор аймгийн Шинжин сум яаш боён дэлгэрийн хөх торм одоо орж ирсэн байна. Цаатал дээр нь 42 дугаартай уралдаан Баян хонгор аймгийн Шинжин сум яаш Бямцэргийн торм одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За энэ тормнуудын арал дээр нэг хар торм 9 дугаартай уралдааны замд одоо морцсон торм одоо орж ирсэн байна. Баян хонгор аймгийн Шинжин сум яаш дан сүрэнгийн одоо хурдан халзан торм бол одоо энэ 9 дугаартай уралдааны замд морцсон. За ингээд 15-ын бүрэн дээр одоо орсон. 7 тормны арал дээр 5 тормоос 12 дээр одоо орж ирж байгаа юм шиг 12 дээр орж ирсэн. За ингээд эхний 12 торм бол ингээд хурдан тормны уралдааныг хөтөлсөн арын тормоос нэлээ сэрхэн болоод одоо оршиж байгаа. За энэ наадлаар одоо шар гоцтой өгöd унтсан торм бол Баян хонгор аймгийн Шинжин сумын сумын алдад байж боён дэлгэрийн одоо хурдан торм боён дэлгэрийн одоо хурдан торм одоо оршиж байгаа. Цаатал дээр нь 2 ч одоо хөх торм бол нэлээ ширэг үүдтэй амтаа одоо оршиж байгаа биш үзэгчтэй. 42 дугаартай уралдаансан Баян хонгор аймгийн Шинжин сум байж Бямцэргийн одоо хурдан торм бол энэ 4 тормны наадлаас 2-т одоо оршиж байгаа. За ингээд 7 тормыг одоо бид харуулна. Өнгө 8 тормыг одоо ингээд өнгөлөөд одоо гараад ирсэн. Хамгийн наадлаар 34 дугаартай Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Нанжидын амин шар гэдэг тормыг оршиж байгаа. За 34-ийн цаатлаар одоо Баян хонгор аймгийн Шинжин сум яаш Амгаланбаатарын одоо Эрхвэрийн одоо бас жиргээ
мор гэдэг одоо торм одоо уршилж байгаа. За хамгийн цаал дээр 133 дугаартай уралдааны замд одоо морцсон торм бол одоо бас Баянгар аймгийн Шинжинсмэн уяач Чойжсрэнгийн халдар торм одоо уршилж байгаа. За ингээд энэ тормнууд бол одоо 5 6 7 8 дээр одоо уршилж байгаа бол эхний 4 торм бол одоо яг сайхан холбоотой хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. Хамгийн наал дээр 124 дугаартай уралдааны дундсан Баянгар аймгийн Шинжинсмэн уяач бэлгүй очрын торм. За манай жолоочоо хууршлаатаарай. Үзүүрийнхаа өмнөнийхөө 4 тормтой 3 тормтой бүгдээрээ зэрэгцээ. За 3 тормтой бол одоо сайхан зэрэгцээд одоо уршилнаа. За ингээд хурдан тормны уралдааныг 124 дугаартай уралдааны Баянгар аймгийн Шинжинсмэн бэлгүй очрын торм одоо хөтөлсөн. За Чинсмэн уяач цаалтын Баянгар аймгийн Шинжинсмэн уяач Эрдэнэтийн ламдарч удаан торм одоо гараад ирсэн байгаа. Бор хувцастай өгöd унтсан. За цаатлаасаа наадлууд одоо урж байгаа яруу хүрэн гэдэг торм бол 3 бөөнд ирж байгаа. Баянгар аймгийн Шинжинсмэн жигжигцэрэнгийн бигзийн одоо яруу хүрэн гэдэг бол торм бол одоо өнөө жил одоо уралсан болгондоо хурдан байна гэж дуулаад байсан 3 4 бөөнд дээр гараад ирсэн. За арын тормноос нөгөөтөө орж ирлээ. Тормнууд хурдан байгаа юм биш үү үзэгч. За сайхан жонжуулаад одоо урагшлаад байгаа. За ингээд эхний 9 тормд олсон. Эндээс одоо 1 км гарантай яваад хурдан торм барайнд орж ирнэ. За тормны уралдаан бол одоо үзүүр дээр л яг түрүүгээ шийтгэл байна. За энэ өнгөн дээр дахиад энэ хар дээлтэй өгöd унтсан ягаан торм одоо орж ирлээ. Энэ Баянгар аймгийн Шинжинсмэн уул өмнө 3 дэсмийн ариатай. За Шовон Ямсрангийн одоо дүү ягаан гэдэг торм орж ирж байна. Саяхан одоо энэ Баянгар аймгийн Шинжинсмэн алдартуудын наадамд одоо айрагтчаад амуу үзүүчил явсан торм шүү. Өнөөдрийн Баян наадмад орж байна. За үзүүрийн 3 торм тасрах нэ 7 9 тормноос одоо сугарч гараад үзүүрийн тормнуудын хооронд одоо үзүүчтэй сайхан 3 тормны хооронд үзүүчтэй сайхан уралдаан гархан дэ үзэгчтэй. За ингээд тасралтаа ер нь бол ард дээр 6 торм одоо уршилж байгаа. Шовон Ямсрын дүү ягаан торм байгаа явж байгаа. За цаатал дээр нь бэлгүй очрын одоо торм бэлгүй очрын торм одоо явж байгаа. За яг 6 дээр яаж явахыг одоо бүгдээрээ харъя. За ингээд за дүү ягаан наатлаар зүтгэсэн. За дүү ягаан орлоо бэлгүй очрын торм одоо орж ирлээ. Ламдарчин торм 3 торлоо. Ламдарчин торм 3 торлоо. За наатлаар цаатлаар 133 дугаартай торм орсон шүү. Чойжсрэнгийн халдар торм одоо орж ирсэн. 11 дугаартай уралдааны зэмсэн Батулгын хөрөн торм одоо орж ирсэн. Баянгар аймгийн Шинжинсмэн уяач мэгзэл одоо шийдсэн юм одоо орж ирсэн. За энэ одоо Баянгар аймгийн Шинжинсмэн уяач жигжигцэрэнгийн мэгзэн ягаан за торм одоо орж иж байна үзэгчтэй. Яруу хөрөн гэдэг торм бол одоо энд орж ирж байгаа харагдаж байна шүү. За тэгээд үзүүр дээрээ төрүүгээ шийдсэн юм одоо сонирхолтой уралдаан гарлаа шүү үзэгчтэй. За арын тормнууд одоо орж иж байна. За ар дээр 9 дугаартай уралдааны замд одоо морцсон Замсргийн алдан торм одоо орж иж байна. За ингээд 5 хүндээ Баянгар аймгийн Шинжинсмэн зохион байгуулагдаж байгаа. 2025 оны алдарснуудын Баян наадмын хурдан тормны уралдааны хүргэлээ. За энэ Нанжидын одоо Амин шар гэдэг торм одоо орж иж байна. За сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа сайхан төрүүлээ. За сайхан амжилтаас нь өгшөл удмаас нэр. За энэ ягаан торм дүү ягаан чи энэ 90-ийн хурдч 11-ээр орчоод. Тэгээд нэг вацад уралдаанд гурвуулаад сайхныг төрүүлсэн үү? Саяхан 3 цэстээр орчсныг төрүүлчихэд энэ дээр дахиад 2 цэс төрөг авлаа. Наадам хийж байгаа юм уу? Одоо наадам хийж байгаа хөх овгийн ахын дүүс манай нутаг нэгийнхэнд маш баярлалаа. Сайхан наадам зохион байгуулж сайхан хийж байна. Энэ зохион байгуулалттай нар хурдгсэрсэн сайхан болж байна. Энийг та хүндээ өнөөдрийн баярын мэндийг өргөн төшөөлье. Дүү яга одоо огшил удам аа. Огшил удам манай найз надад бэлгэн төгсөн. Төгөлдрийн Шинжинсмэн 2 дугааргийн сумын алдарт яац төгөлдөр гэдэг хүний ботгон нэмээ. За. Энэ одоо хурдан нэмээ тэгээ надад бэлгэн төгсөн зайлууд энэ хурдан байна. За за. Торм сайхан уралдаж гурлаа баяр хүргэе. За баярлалаа. За тормныхаа тухай ярил. Энэ жил хийдэг уралдаа. Энэ жилийн 7 дахь уралдаа. Аа. За өөрийгөө сайхан тайлбарлахгүй тийм. Намайг Эрдэнэтийн ламд орж ирдэг. Энэ жил 90-ийн уралдад очиж 14-оор орсон. Тэгээд Боцоодын наадмад 2 төрүүлсэн. Цэстэн дандаа харагдсан. За. За торм сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За тормныхаа тухай ярил. Өөрийгөө сайхан тайлбарлая. За би Баянгар аймгийн Шинжинсмэн уяач бэлгүй очир гэдэг. Торм маань Баянгар аймгийн Шинжинсмэн сумын алдарт уяач Баттгсхай маань ботхон нэмээ байгаамаа. Ахын Баттгсхай ягаан нэмээгээд хурдан нэмээ байсан. Бидний ботхон нэмээ над манай нагц цахагаа бэлгэн төгссөн. Торм сайхан дөрвөлөө баяр хүргэе. Оо баярлалаа. За тормныхаа тухай ярил. Өөрийгөө сайхан тайлбарлая. Оо нэг батэр залуу яж батэрийг лав гэдгээ. Манай тормны ботхон нэмээ. Энэ жил нэг 6 уралдаж 4 орч. Торм сайхан уралдаж тавлаа баяр хүргэе. Оо баярлалаа. За тормныхаа тухай ярил. Энэ манай торм энэ
манай нэг нагдсан талын цаг бодрох гэдэг хүний ботхон тийм ээ. Би уйж хордлуулж байгаа. Хайргийн таваар орсон сайхан баяртай. Энэ жилөө 3 оролдож байна. Бүгдээрээ уршаа орж байгаараа. Одоо таваар орлоо. За үзүүдэрээ төрүүгээ шийдсэн хурдан тормны уралдаан ганган сайхан болж өндөрлөө. За ингээд тормны уралдаанд төрүүж яригдсан тормнуудын бай шагналыг одоо гардуулж байна. За ингээд тормны уралдаанд төрүүлсэн тормыг тормон тэмээгээр одоо байлсан. За амын үзэнд одоо орлсон тормыг 700 сая төгрөгөөр, айргийн 3-ыг 500 сая төгрөгөөр, айргийн 4 тод орлсон тормыг 400 сая төгрөгөөр, айргийн 5 тод орлсон тормыг 300 сая төгрөг хөрөмшил медалаар шагнаж байна. За мөн одоо энэ Баяр наадмын 3 насны тэмээнд одоо шамжилттай уралдаж 6-аас 10 тод хурдсан тэмээнүүдийг одоо барьж одоо байж шагнасан гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд тормны уралдаанд төрүүлж яригдсан тормнуудын баяшаглыг гардуулан өгч эзэн хүмүүс нь дараа дараагийн уралдаан наадамд нь амжилт хүслээ. Ахтаа олныхоо зохион байгуулж байгаа Баяр наадам хүндэтгэлийн арга хэмжээндээр бас сайхан зорж ирээд оролцож байна. Тэгээ сэтгэлээ басгаарай. Энэ ах дүүнэрийнхээ энэ ахыхаа энэ арга хэмжээнд ирж оролцож байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маш сайхан зохион байгуулж бас бид нэр ирж оролцлоо. Баяртай байна. Энэ айлын одоо энэ хөхийнхний ургуудмын төрөл аавынх нь буу хүүгийч хүний хамаатан төрлийн садна байна. За тэгээд манай ээжийн хамаатан ээжийн талын хамаатангууд эднэр. Эднэртэй баярлаж байна. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан. За Баянгар аймгийн Шинжин сумын Авраг малчин Арднагийн буу хүүгийн нэрэмжид за Тэмээний Баяр наадам хамжилтаа явагдаж өндөрлсөн байгаа. За харин үүний дараагаар хүндэтгэлийн үйл ажиллагаанууд Баянгар аймгийн Шинжин сумын соёлын төвд одоо зохион байгуулагдсан баа. За тухайлбал одоо хүндэтгэлийн хөлийн авалтай арга хэмжээ зохион байгуулагдаж за зохион байгуулагчдын зүгээс сум орон нутгийнхаа одоо авраг малчдын төрөл төрөсөд за өр хүүхдүүд улам за сумын удирдлагууд төрийн байгууллагууд гээд олон хүмүүсийг энэхүү арга хэмжээнд хорин залсан байлаа. За мөн одоо буухүү агсны за аж өр хүүхдүүдийн одоо авьяаслаг хүмүүсийн урлагийн тоглолт соёлын төвд одоо зохион байгуулагдсан байгаа. За ингээд энэ үеэр олон сайхан одоо хүндэтгэлийн үйл ажиллагаа явагдсан байгаа. За ингээд өнөөдрийн Баяр наадмыг зохион байгуулагч Монгол улсын шилдэг сумдуудын нэг Шинжин сумаас төрөн гарсан Авраг малчин Арднагийн буу хүүгийн өр хүүхдүүдийн зүгээс за энэ утгаас төрөн гарсан Монгол улсын авраг малчдын өр хүүхдүүд хойч ирээдүй за төрөл төрөсөд нь хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлийг дагардуулан өгсөн. За тухайлбал энэ утгаас төрөн гарсан улсын авраг малчдаа за тухайн нутаг орондоо бас улсын авраг малчин цол хүртэж байсан тэр сайхан нутаг орных нь дээр одоо өөрийнх нь хөрөг зургийг одоо хийлгэж энэ сайхан одоо хүндэтгэлийн зүйлийг одоо гардуулсан юм аа. За тухайлбал бүгд найрамд Монгол улсын авраг малчин Галдан, бүгд найрамд Монгол улсын авраг малчин Гомб, улсын авраг малчин Хорол, Ган төмөр, бүгд найрамдах Монгол ард улсын залуу авраг малчин Сүхбат, Монгол улсын авраг малчин Халдар Туяаш, Бям сүрэн, за эмнэлэг сургуулийн спортын мастер Батхуйг, Батанарт за өөрсдийнх нь одоо улсын авраг уяач мастер болсон нутгуудын зураг дээр за хөргийг нь одоо гаргаж за ингээд хүндэтгэлийн зүйлийг гардуулсан сайхан одоо үйл ажиллагаа гэж зохион байгуулагдсан гэдгийг хэлгээд таатай байна. За энэ үеэр мөн одоо бас энэ Баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс Баяр наадмыг дэмжин ажилласан Баянгар аймгийн Шинжин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар мөн одоо бас төрийн байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг гэдэг одоо бас байгууллагуудаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууж талархал илэрхийлж байсан юм аа. За ингээд одоо олон сайхан хүндэтгэлийн доор тус арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа. Би одоо энэ ураг удмын хамгийн том эгчийнхэн том хүүхэн байгаамаа. Тэгээд энэ ах дүү нартаа маш их баярлж байна. Ийм ураг удмаараа нийлсэн сайхан Баяр наадам тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Ээжийн талаар хин гэдэг хүмүүс байсан тийм ээ. Манай ээжийг буугийн Бавуу гэдэг хүн байсан. Хамгийн том хүүхэн. Тэгээ бас өөрийнх нь одоо манай буурлаавын эгчт нь өргөгдөж байсан юм байна. Манай ээж. Тэгээд яг юу болохоор зэрэг овг нь болохоор зэрэг ширчингийн гэж явдал. За тэгээд ах トゥ нартаа сайхан ирүүлээг хэлэхгүй та. Бүгдээрэнд нь ирүүлэх сайхан бүхний хүсэн өрөөё. Бүгдээрэнд нь баярлж явдаг шүү гэж хэлье. За Баянгар аймгийн Шинжин сумын Авраг малчин
Арднагийн буу хүүгийн нэрэмжит Тэмээний баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанууд үргэлжлэн одоо шатраатаар зохион байгуулагдаж байлаа. За ингээд энэ үеэр төрийн байгууллагууд өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулагч нарт бас хүндэтгэл үзүүлсэн. Ингээд аавынхаа нэрэмжит наадмыг анх санаачилсан зохион байгуулсан. За хамгийн одоо баг хотгон дүү аймгийн алдарт уяач аймгийн авраг малчин буу хүүгийн лавгсөрөнд одоо бас эдгээр зүйл хүндэтгэлүүдийг за төрийн байгууллагуудын зүгээс одоо гардуулан өгч байсан гэж хэлэхэд таатай байна. За түүнчлэн за энэ тус арга хэмжээ явагдсны дараагаар за бүүхүү агсны үр хойж үеийн одоо олон сайхан авьяаслаг хүмүүсийн урлагийн тоглолтууд за энэ одоо арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонорыг мялааж байлаа.
Ураг удмын одоо ачи зэнэр одоо төлөөлөл байгаа. Тэгээд сайхан ураг удмын талаар авж байгаа талаар ярихгүй тий. За тий одоо энэ манай сумын аваргуудын нэрмж тим сайхан наадам уламжлал болгон зохион байгуулагдаад явагддаг. Тэгээд энэ жил манай ээжийн аав буюу Арднагийн буу гэдэг хүний нэрмжлэл болгон энэ наадмыг зохион байгуулж байна. Тэгээд миний ээж Арднагийн буу гэдэг хүн маань ихээс аруулаа. За миний ээж хамгийн том хүүхэд нь. За ээж маань Цэнчвэн шарга гэдэг хүнтэй суугаад бид хүн бас ихээс аруулаа. Тэгээд одоо би айлын хамгийн бага хүүхэд нь байна. Тэгээд бид хүн бас ураг удмаараа ач зээгээр нийлж сайхан өнөртгөн наадам зохион байгуулж наадам маань сайхан зохион өндөр ачаал бүгдэлтэй өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. За тэний хувьд одоо энэ Баянгор аймгийн Шинжис сумын Тэмээсэл уралдааны холбооны тэргүүнийг хийдэг. Энэ ч утгаараа одоо ураг удмынхаа наадмын Тэмээний уралдаанаас гардан зохион байгууллаа. Газар хурц суусан сайхан наадам уралдаан боллоо. Уралдааны сэтгэл тий. Уралдаан маш сайхан өргөн дэлгэр боллоо. Маргаангүй сайхан өнөртгөн сайхан уралдаан болж өндөрлөлөө. Ирж одоо оролцсон уяач та. За одоо тэгээ нийт газараас ирж уралдсан уяачтай цааш-цааштийнх нь уралдаанд нь өшөөлөө өндрөөс өндөр амжилтыг хүсье. За тэгээ ахтуу олондоо сайхан ирүүлэг хэлэхгүй те. Өдрөөр өдөлж сас сараар сайжирч жилээр жигдэж он доон дэлгэрч олон үеэрээ жаргаж аваарай гэж хүсье ахтуу нартаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээ. За Баянгор аймгийн Шинжис сум асуудаа бэлтгэн хүргэж өндөрлөж байна. За Монгол улсын шилдэг сумдуудын нэг Залааж эстийн цагаан имааныхан үйлдвэр ухсаагаараа улсдан алдартай тус нутагт одоо зохион байгуулагдсан. За Шинжис сумын Авраг малчин Арднагийн Буух агсны нэрмжит баяр наадмаас нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан. За түүний хөр хүүхдүүд ач зээ нар наадмыг зохион байгуулагч нартай талархал дэвшүүлээ. Ингээ Шинжис сумынхаа нийт нутгийн ард иргэд хэрүүлэг саруул сайхан бүхнийг хүсэн мөрөж энэ хүү нэвтрүүлгийн жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.